Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За бид өнөөдрийн зочны хоймортой топ мастер оюун жаргалагчийг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа чамд ч гэсэн телевиз үзэн суугаа нийт бүсгүйчүүдтэй болон нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Таны хувьд бол мэргэжлийн өсчин тэгээд топ мастер гэж байгаа. Тэгэхээр удахгүй бидний тийм ээ хүсэн хүлээдэг сайхан шинэ жилийн баяр байн болох гэж байна. Тэгэхээр үйлчлүүлэгчид бол нэлээ их байгаах. Энэ жилийн ер нь өсний засалтын загварын хандлага гэвэл яг ямар тийшээ хэлбэж байна вэ? Маш гоё асуулт тавилаа. Ерөнхийдөө өсний засалт маань болохоор 60-70 оны элегантны нэлээ ихэмсэг маягийн ихс дээдсүүд одоо Европод ихс дээдсүүд хэрэгэлдэг байсанчлан одоо усны долгио илүү дэше одоо хагас шуулт боолт тийм ихэмсэг маягийн засалтууд илүү төрж орж ирж байгаа. Одоо аксессуар деталь ажил ихтэй тиймэрхүү засалтууд. Үс сайхан хувцснаас шалтгаалж тухайн хүний өсний засалтыг шийдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо таны хэлж байгаа тийм элегантны тийм үс засалтан дээр ямар даашин зэг сонгож өмсвөл эмэгтэйчүүдэд маань илүү гоё төгс тэгэж зохицож чадах юм болоо. Ерөөсөө яг нөгөө жишээ нь одоо яг тэр даашин зэг эмэгтэй хүн одоо жишээ нь сонгогдсон бол тухайн засалтыг яг тэрэнд л тохируулаад өгнө. Тийм тэрнээс одоо таныг засчаад даашин зэнийг голоод авах юм бол тийм яг ямар харин даашин заа сонгохдоо биенийхээ өнгөтэй айлах зохицуулж өөрийнхөө даашин зэг тэгээ мэдээж биенийхээ аливаа нэг юг хааж өгсөн тэгээ далталж өгсөн тийм даашин зүүд тэрэн дээр өсчид бид яаж тэр хүнийг илүү гоё ихэмсэг гоёмсэг харагдуулах вэ гэдэг талаас нь бас ажиллаж өгнө л дөө тийм ер нь урдны жилүүдэд хангалттай нэлээ урт хугацаанд ороож одоо хагас сэнсэж орлоо шүү дээ тийм. Тэгэхээр би бол энэ жил энэ стилийг бүрэн халж илүү тийм ихэмсэг жилдээ нэг л удаа бойлдог баяр учраас одоо бүсгүйчүүдтэй энэ дээр нэлээд тийм эмоцтой, мэдрэмжтэй хандаасай гэж хүсэж байна. Тий. Тэгэхээр магадгүй гоёлын даашин за тийм ээ шинэ жилийнхэн даашин за сонгоогүй гэсэн атла таны ингээд хэлж байгаа тэр санааг бас нэрээ тусгаж аваад нэрээ тийм элегантны тэр усан долгио хийлгээд үсээ тэгж засуулвал гэсэн яг тэр санааг тийм ээ төрөө сууж байгаа бүсгүйчүүдэд зөвлөхөд яг тийм сайхан үсний засалтан дээр ихэвчлэн ямар төрлийн даашин заавал болох вэ? Айгүйх гоё тийм нурж өгсөн биений одоо хэлбэрийг их гоё гаргадаг. Тэгээ нэг явахлаар айгуугаа хормоо дэрвэлзээлээд нэг салхинд хийсэж байгаа юм шиг тиймэрхүү. Гэхдээ яг нөгөө хүний биений пропорцд одоо алдалгүйгээр тэрийг бас хэлж болохгүй л дээ. Тэгэхээр даашинзан дээр хамгийн сайн зөвлөгчтэй байх хэрэгтэй. Болжгүй л бид нэр худалдаанд байдаг даашинзуудаас татгалзах хэрэгтэй. Манай дизайнерууд маш гоё даашинзуудыг уралдаг болчихж. Тэгэхээр өөрийнхөө эхлээд биеийг одоо өөсвийг далталсан илүү гоё хэсгийг гаргамаар байгаа. Тэр даашинзаа сонгочоод дараа нь бид нэр өсний үйл ажиллагаан дээр одоо илүү тэр хүний чэжийг гаргаж өгмөр вэ нөө хүзүүг илүү гоё гаргаж өгмөр вэ нөө тий гоё гаргамаар байна. Магадгүй та шингэн үстэй ч юм уу эсвэл үсэндээ илүү одоо богино гэдэг ч юм уу тэр юунаас битгий одоо эмээгээрээ өсчин хүн болоод богино үсээ болохоор засч янзалж болохгүй гэсэн бодлоос бидний хувьд байдаг штэ. Тийм ямар ч үсийг тухайн хүнд өөртөө тохируулаад засах боломж бүрэн бий. Тэгэхээр бол ямар ч үстэй байж болно. Таны үс хамгийн гол нь даашинзаа сонгох гэж байгаа бол тийм ээ дахин давтагдчихгүй тэр даашинзыг худалдаж аваад тэрэн дээрээ тохируулаад өөрөө яаж хувирах бүрэн боломжтой. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө үс сайхан бол зүс сайхан гэдэг бол үгийг бол манайхан бүгдээрээ мэднэ гэсэн хэрнээ эмэгтэйчүүд маань заримдаа ажлынхаа ачаалтаа дарагдаад тийм ээ ингээд яг үсэндээ арчилгаа ингээд сайхан хоногтон ч гэдэг юм уу 7 хоногтой сайхан арчилгаа хийгээд их цаг зав төдийлөн гардаггүй гэж ярьдаг. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн 7 хоногтой ч гэдэг юм уу үсэндээ яг ямар арчилгааг хийж байгаа бол илүү тохиромжтой байдгийг. Ерөнхийдөө яг хэлэхэд өөртөө цаг гаргадаггүй хүн гэдэг бол өөртөө айгүй хайргүй хүний нэг шинж юм болов. Завгүй гэж гүсээр хагаад өөрийнхөө хідүүсийг баг голгочоод ирж байгаа тохиолдлууд бас байдаг л та. Тэгэхээр бүсгүн хүн хамгийн түрүүнд эмэгтэй хүн хамгийн түрүүнд үс гэдэг бол хүний хамгийн үнд гадуур утас. Тийм учраас үснийхаа эрүүл мэндийн төлөө гой сайхан өнгө будагтаас гадна эрүүл ус бол хүний хамгийн том чимэг. Тухайн тийм төрлөх өнгө гэдэг бол эмэгтэй хүнд одоо яг хүн хүнд зориулагдсан өнгө цаанаасаа байдаг шүү дээ. Өөрийн ярьсан
усны үсэнд одоо арьстай зогтсон, нүдний өнгөтэй зогтсон. Тэгэхээр усны өнгө нэгдүгээр хамгийн том ач холбогдлыг өгдөг, хоёрдугаар эрүүл үсээс хамгийн гол чухал хэрэглүүрээд. Тэгэхээр тийм байхын тулд бүсгүйчүүд 7 хоногт нэг л удаа салооны ус арчилгааны эрүүл мэндийг зориход л тэр бол асуудал биш шүү дээ. Тэгэхээр бүсгүйчүүдээ өөрсөндөө бага хэмжээгээр ч гэсэн нэг цагийг зарцуулж сураач л гэж хэлмээр байна. Тий. Гэрийн нөхцөлд ч гэсэн болно шүү дээ. Заавал салон гэхгүй санч нарын бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн, өндөг зүгийн бал гэх мэтчлэн. Би бол ер нь өндөг зүгийн балыг их олон жил ярьлаа л та. Гэхдээ яг бодит юунээр хамгийн их одоо чигшлэг өгдөг, усны яг унган төрхийг хадгалж өгдөг, креатиныг дэмжиж өгдөг ч өндөг зүгийн бал шүү дээ. Өндөг зүгийн бал хоёрыг одоо хооронд нь хутгаж найруулж байгаа л үсэндээ төрхнө гэсэн үг одоо яана гэсэн үг. Тэглүү яах вэ? Хооронд нь найруулаад үсэндээ сайтар дүрхээд халуун гөл усаар. Магадгүй одоо хатуулаг гэхдээ устай үед усан дотор сууны хүчлийг нэг туслаар хийгээд 5 литр усанд 2 туслаг ч юм уу хийгээд үсээ угааж усуулна. Илүү гоё үс гялцаж өгөх болно. Тэгээд өдөрийг утааны үе болцсон учраас илүү үсэндээ анхаарал тавих хэрэгтэй. Гадагшаа гараад угаар ус руу шингэждэг тэр бол үс уналтын хамгийн том нөхцөл болж өгдөг шүү дээ. Үс уналтыг одоо үүсгэх хамгийн том асуудал бас тэр нэг хэсэг. Тийм учраас бас чанартай бүтээгдэхүүн зүү газраас сонгоод зүү хэрэглэх хэрэгтэй. Амар олон үнэтэй бүтээгдэхүүн авчаад тэрнийг хооронд нь тохируулахгүй хэрэглээд байвал бас яг юмных нь утга гарч өгдөг. Тэгэхээр яг заавал одоо брэнд бүтээгдэхүүн гэдгээс гадна яг өөртөө тохирсон хүнсний хэрэглээг хүртэл үсэнд хамгийн том хоол амин дэмэн болж чаддаг. Та түнх сайхан их одоо сэтгэл түгшээмэрч гэдэг юм уу юм хэллэлдээ нагарын бохирдол үсийг хүртэл тэгэж унахад хамгийн их гол нөлөөлж ин гэдэг бол эмэгтэйчүүд бидний хувьд бас нэр хамгийн түрүүнд сэрэмжлэх ёстой зүйл байгаа тийм ээ. Тэгэхээр яг үс уналтаас сэргийлэхин тулд одоо жишээ нь яг бид нэр гэрийн нөхцөлд магадгүй салааныг зориод явах цаг завгүй эмэгтэйчүүд маань байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл гэртээ нэг сайхан гэрийн ажлыг амжуулж чад тэ өөртөө нэг зургт хараа сууж байгаа хоорондоо үсэндээ нэг арчилгаа хийчих гэдэг юм уу. Гэрийн нөхцөл тэгвэл ямар ус уналтаас сэргийлсэн ямар тийм аргыг байх вэ? За хамгийн дөрөнд миний түрүүн хэлсэн сууны хүчтэй ус байна, сод тос байна. Хүнсний сод дандаа хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Тэрүүгээр угаан гэсэн үг. Үсээ зүгээр л угаадаг шиг угаана. Тэгээ магадгүй яагаад манай уламжлалт аргад ган гарц гэж орсон байт юм бэ те? Хамгийн эфири одоо шинжлэх ухааны талаас ярих юм бол эфирийн хамгийн ангилан үнээр ган гарц хоёр нь шингэсэн байдаг. Тэгээд нөгөө ертөнцөөс тайлбарлах юм одоо эсрэг талаар нь бид нар нөгөө айгу шашинлаг болсон шүү дээ. Гэтэл яг уламжлалт арга талаас шашнаас бас уламжлалт арга талаас ярих юм бол ганга ус мэн өөрөө одоо ганга усөөр арцаар угаасан тохиол муу юм тохиолддгоо гэж ярьдаг. Энэ яагаад шинжлэх ухаан дээр таарад байна гэхээр одоо 13-4 настай охтууд яг шилжилтийн гормоны үе дээр яваад ирэхээр хуухнаас эвгүй үнэр үнэрддэг. Магадгүй бидний дунд ч гэсэн байдаг. Тэр үнэрийг арилгахад хамгийн том төхөн болдог. Тэгэхээр автиктэйдэг ганга арцаар хүртэл өнөөдөр үсэнд арчилгаа тавих бүрэн боломжтой. Бид бүгдөө одоо энгийн хэрэглэнээс ахуулаад өөрсдөө гоё байх. Зөвхөн өөртөө л цаг гаргаад тэгээд дээрээс нь жоохон хөдөлмөр гаргах хэрэгтэй. Өөрсдөндөө цаг зав гаргаад тийм ээ. Тэгэхээр яг та түрүүн бас хэлж ин яг нөө экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэе гэдэг чинь. Тэгэхээр манад одоо яг үс арчилгаан дээр бол халгай гэсэн нэг сайхан тийм ээ уламжлалт бидний одоо эмэгтэйчүүд бидний хувьд бол маш сайн мэдих халгааны эмчилгээ арчилгаа байна. За гисэн хэрнээ одоо яг халгаатай шампуныг авч хэрэглэхээр дотоодын үйлдвэрийн байдаг тийм ээ. Энийг ингээ хэрэглэхээр үс жоохон зууралтай тийм уг нь үсэн дэмжлэг аягүй сайн өгдөг гэсэн гэдэг нэг эмэгтэйчүүдийн дунд тийм юм ингээд одоо төсөөлөл бодол байдаг. Тэгэхээр ер нь халгаа шампунаар угаагаад тах нь ер нь үнэхээр тийм сайн арчилгаа сайн өгч чаддгүй. Би өөрөө яг энэ бүтээгдэхүүнийг бариад бас баггүй хугацаа өнгөрүүлсэн учраас энэ санал дээр санал нэгнэ. Яг тэгэхээр мэдээж халгаа гэдэг бол бидний өвд эзээс эргэлж исэн хамгийн одоо байгалийн их баялаг бидний бэлэг юм. Тэгэхээр энэ маань одоо юутай холбоотой байдаг вэ гэхээр ус сургалтыг хамгийн том дэмжиж өгдөг. Тэгэхээр бидний бүхнүүд нөгөө нэг гадны аягүй том үнэтэй шампунуудыг хэрэглээл тэрэн шиг намирдаг ч юм уу. Тэнд чинь химний орц найрлага хэтэрхийх байгаа шүү дээ. Яг халгаа шампун зууралдаж ин тэгэхээр халгаа өөрөө тийм шинж чанартай. Ургамлынхаа шин чанар. Араас нь баг зэргийн одоо ринс түрхээд ч юм уу тижээлийн түрхээлөгчөөр тэр буцаал өөрөө задраад хэлбэртээ орчдөг. Тэгэхээр
өөрөө энэгээр баггүй хугацаанд дэмжлэгээ эрхэлсэн хүний хувьд бол бас баттай хэлэхэд бол үнэхээр ургуулдаг, үнэхээр үсэнд тижил өгч чаддаг. Гэхдээ бүтээгдэхүүнийг сольж хэрэглэж авах хэрэгтэй. За хэдэр хугацааны давтамжтай гэсэн үг үү? За ойролцоогоор нэг 2 сар тутамдаа нэг халуун шампунаа болил дараагийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээл буцаал ингээд хольж солиод хэрэглээд байх тусам хуухны мэдрэг чанар нь идэвхжиж өгдөг. Тэгээ үр дүн илүү сайн. Үр дүн илүү сайтай. За тэгэхээр та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань ярьцлагын хажуугаар нийт үзэгчтэй та бүхэн ярьцлагыг үзэн суугаа үзэгчтэй зориулаад зөвлөгөө мэдээлэл хүргэж идэх нь тань мэдгүй эрүүл мэндийн. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч маань та бүхэн дулаад тийм ээ нийт үзэгчд маань зориулаад яг ямар мэдээллийг бэлтгэсэн маань хамстай хөл авч үзээд үзэгчтэй студидтэй эргээд топ мастер үсчин оюун жаргалтайгаа эргээд уулзъя. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн зөвлөгөөний болондоо эмэгтэй танд тустай дараах мэдээллийг хүргэе. Эмэгтэй та сайхан ажтай байх нь өөрийгөө өдөөн сэтэлжүүлдэг болохыг мэдхүү. Сэтгэл санаа тавгийдах, муухай замтай байгаа үеэ таньж эсэргээр нь эргүүлэхийг хичээх хэрэгтэй. Үргэлж баяр баясгалантай байдаг хүмүүс цөөхөн байдаг. Хэдийгээр муухай ажтай байх үед зайлшгүй тохиолддог гэдгийг ойлгодог боловч үүнд бусад хүмүүсээс өөр байдлаар хандах нь таны нүүрэнд үрчлээ тогтохоос хамгаалдаг байна. Олонх эмэгтэйчүүд тавгүй ууртай байх үедээ энэ байдлаа зогсоож татахгүй байсаар байдлыг улам муудахдаг. Сайхан амьдралтай ямар нэгэн дарамт шахалтгүй амьдрдаг бүсгүйчүүдийн харагдах байдал хүртэл өөр байдаг. Эмэгтэйчүүдийн нэг онцлог бол өнгөн байдлаараа өөрийгөө аз жаргалтай эсгээ бусдад шууд л хэлж өгдөг. Сэтгэл санаатай гоо сайхан шууд холбоотой тэрч бүхэл эрт хөгшрөлт, ажлын бүтээмж, амьдралын зөв хэв төрх хамаардаг. Өөртөө итгэлтэй үзэл бодлороо төлөвшөж чадсан бүсгүйчүүдэд сайхан бүхэн зэрэг цогцолсон байдгийг эрдэмтэд тогтоосон байна. За ус арчилгаатай холбоотой мэдээлэл явлаа тийм ээ. Тэгэхээр даагийнч танаас нэг ийм асуултыг асуумаар байна. Таны хувьд бас мэрэгжлийн өсчний зэрэгцээ яг өөрийн эзэмсэн мэрэгжилтэйгээ холбогдуулаад их сайхан хоббитой хүн байгаа. Тийм ээ. Янз бүрийн хайчтай. За хайчууд маань өөрийн гэсэн янз бүрийн ич хиттэй. За тэгэхээр та хайшныхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Баярлалаа. Багжаа ярихлаар өөр ирэхгүй бас бахарх сэтгэл төрөд идэв. Сайн багж гэдэг бол ерөөсө тухайн хүний хамгийн том хөдөлмөрийн зэвсэг. Тийм учраас тийм сайн багжтай байж сайн бүтээлэг гаргадаг. Тэгэхээр миний хамгийн том миний хобби аксессуар хайч тэр дундаа хайч миний хамгийн том хобби. Тэгээд хайч цуглуулгахдаа зүгээр нөгөө үнтэй сайн гэдэг дээрээ биш хамгийн гол нь эрүүл ах бай. Хүний одоо өсний эрүүл мэндэд тохирдог. Тэгээд төрөл бүрийн хэлбэрийг гаргаж өгдөг хайчнууд бас байдаг. Хайчээр хэлбэр гаргана гэхлээр үсний засалтын хэлбэрийг гаргаж өгнө. Тий. Манайхан хааж гэхээр шулуун юм шингэлдэг гэж ойлгодог тийм. Гэтэл хааж дотор маш олон төрөл үүдэг. За. Строп гэж төрөл бий. Тэгээд одоо богино халим үсний, богино тайралтны, урт үсний тэгээд шингэлдэг хажаар шингэлгүйгээр одоо дотор талаас нь гадагшаага хөвсгөр тайрдаг. Гэх мэтчлэнгээр өөр өөрийн үүрэгтэй байдаг. Миний ойлгоцоор бол зүгээр л нэрэл таны хэлдгэр шингэлдэг зүгээр тайрдаг л хайж гэж ойлгодог байсан. Тэгсэн маш олон төрлийн хайжууд байдаг юм. Тэгэхээр таны хувьд бол одоо тэр бүгдөө хэрэглэгдэж байна уу? Таны багж нэг тайралтан дээр ер нь хөвчлэн хэрэглэгддэг ихэнх нь. Тэгээд сайн багж гэдэг бол ер нь Япон Орос хоёр төмрийн хоёугаар хамгийн нэгдүгüрт ордог л тоо. Тэгээд миний хэрэглэдэг хайчнаар өртөг мөнгө тооцохоос илүүтэйгээр хамгийн гол нь эрлэгдэх болгондоо өөрөө нөгөө хаашлах тусамдаа өөрөөсөө ир орж идэг. Тэр маань яадаг юм бэ гэхээр эргээд хүний үсийг салаалуулдаггүй, гимтээдэггүй. Ийм олон давуу талт байдаг хайч болгонд. Тэгээд өөрийнхөө үүргээрээ дахин давтагдчихгүй ургаад орож 3 сар болтол одоо хэлбэрээ барьдаг тэр тайралтыг хаашны цэцлэмжтэйгээр бид бас хийж байна. Ганцхан өсчин хүний мэдрэмжээр гол нь биш хамгийн сайн багжаар. Тийм учраас миний хоббиний нэг хэсэг хайч. Би яг өнөөдөр хүртэл би яг ярьжсэн үсээ тайруулаад 3-4 сар болсон чи эргээд маш ихээр гимтчлээ гэд бид нар ярьжсэн байхгүй. Тэгээ эн чи одоо нөгөө хайчтайгаа л холбоотой байна. Хайч чи өөрөө л одоо нэлээ эрен мохцсон тим байгаад эргээд үсээ гимтээ гэдэг нь үү? Ер нь яг би нэг ямиг жоохон нэг төсөөлөлөд хэлчихвэ тий. Бид нар эртээ гутахаар одоо ногоог хэрчглээр судалдан дагаад их гоё гарч ирдэг шүү дээ. Одоо өрцөн аливаа нэг хүнсний юм
нөөнүүдээ гоёлын чимэглэлээр тавцсахдаа тэрнтэй адилхан эртээ хайч гэдэг бол хүсний одоо дахиж салаалуулахгүй гэмтээхгүйгээр баг тийм хамгийн том нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тэгээд өөрөө хэлбэрээ сайн байрна. Зарим улсууд ингээд хутгаар ч юм уу тайруулсны дараа бүр үзүүр тэр чигээрээ салаалцсан орж ирдэг. Тэр бол ерөөсөө л нэгдүгээр үсний судлыг тааруулж тайраагүй, хоёрдугаар багаж яг одоо зориултын бус байсан л гэсэн үг. Тэгэхээр одоо яг манай нийт өсчит одоо өсчин гэхэлэр цахаас одоо ингээд үүдэр гараад айгүй хүсчин байдаг болсон байна шүү дээ, тийм ээ. Тэд нар бүгдөө л мэрэгжлийн өсчит гэдэг тэгж байгаа. Тэгэхээр тэдэнд мань ашиглаж байгаа хайшнууд ихэвчлэн ямар төрлийн хайчууд байгаад идэгин. Тэгээ болж өгөл өгөн тэд нар ашиглаж байгаа хайшнасаа татгалзаад одоо таны хэлээд байгаа тийм хайчийг авч хэрэглээгвэл тэр нь одоо өртөг үний хувьд нэлээд өндөр байх уу? Ерөнхийдөө өртөг үний хувьд болохоор за миний хайчнууд ер нь жилдээ нэг брэнд цүнхний үнээр хайж авчдаг. Хоббигаа дагаад өөр ирэхгүй. Тэгээд хайшнаас гадна сам бас айгүй чухал нөлөөтэй байдаг. Индүү синснүүд бас. Тэгэхээр ерөнхийдөө бусад үсчдгийг би яг ерөнхийдөө зөөр ажиглаж байхад бажандаа айгүй сайн анхаарал тавиасаа. Сайн багаж гэдэг бол өөрөөсөн хүний хөдөлмөрийн хамгийн том зэвсэг учраас тэгээд хараад заримдаа сэтгэл өвдмөр зүйлээр бид нар чинь хүний тэргүүн төрж байгаа хүмүүс гэдгээрээ ер нь хүн хэр оргийн хүний тэргүүндээ хүрэх их дурггүй байдаг тийм. Тэгэхээр бид нар тэр хүний тэргүүнд хүрч байгаа бол мэдээж өөртөө итгэлтэй тэр хүнд зориулагдсан тийм багжийг бас хэрэглээсээ би хаачнуудаа голцоо гадагшаа авч тодтолдож авдаг. Тэгээ баггүй бас тодорхой хэмжээний өртөг мөнгө шингэсэн байдаг. Тэгээд зарим нэг өөрийнхөө тий сайн гэсэн шав нартаа бас дурсгаж үлдээдэг. Тэгэхээр та яг үнэ маш зөв юм хэллээ. Үнэхээр хүмүүс тийм ээ өсчид маань ялангуяа хүний тэргүүнд хүрж байгаа тэр утгаараа маш өндөр хариуцлагатай байх ёстой байдаг. Гэтэл заримдаа үнэхээр яг хэлсэн тайралтын дагуу ч хийдгүй юм эсвэл тухайн хүний нэг ерөнхий нүүрнийхэн бүтэс тийм ээ тэрэнд нь тааруулж ингээд өсний заслалтыг нь хийгээгүй улмаас одоо буруу тайралт хийгээл тухайн тэр буруу тайралт чинь 3-4 сар цаашлаад 6 сар 1 жил тэр тайралтайгаа баг хор болчих тохиолдол бол маш их байдаг. Миний хувьд бол одоо жил гарны өмнө юм уу да тэгж нэг буруу тайралт тэгээд өсчнээс би бол уйлаад гарч ирсэн юмдаг. Тэм тохиолдлоос нэлээдгүй гаргын шүү зарим өсчид бол тий ер нь заавал нөгөө нэг тэр одоо хичнээн жил болсон мундаг өсчинд ч байдаг л асуудал. Тэгэхээр тухайн хүн үйлчлэгээ авсан тохиолдолд эхлээд маш сайн ярилцах ёстой. Ер нь бүсгүүчүүд мэн ч гэсэн өөрсдөө аюу сайн ярилцах ёстой. Би юу хүсэж байгаагаа ямар зарим хүмүүс ямар болмоор байгаагаа мэдэхгүй ээжиж ингээд нэг л тийм гоё гэдэг байхгүй. Тэгэхээр эхлээд та өөртөө ямар болмоор байгаагаа хүслээ өөрөө өсчиндээ сайн ойлгуулад тэгээд өсчинтэйгээ маш сайн ярилцах ёстой. Тэгжиж асуудал гарахгүйгээр аливаа юм хийш шүү дээ. Тэгэхээр та ялангуяа тайралт гэдэг бол ургадлын хүлээн гэдэг чинь айгүй том асуудал шүү дээ. Тэгэхээр тэрийг их сайн бодолцож, их сайн одоо цаг тав гаргаж, их сайн итгэлцэлтэй хийх ёстой гэж бодож байна би. Тэгээд ингээд каталог харж агаад за яг энэ шиг болъё, энэний үс гоё юм бэ гэж байгаа тайруулдаг тэр асуудал надад айгуу сонь санагддаг юм а. Ягаад гэвэл тухайн хүнд зөгж байгаа тайралт надад зөгөх үү, яах вэ гэл. Тэгэл би яг энэ каталогны дагуу ингээл ингэж л тайруулъя. Одоо жишээ нь чоолох гаргаал яа яач гэдэг юмдээ тийгээл тэгэхээр зад гэл ингээл тайрчдаг. Гэтэл тэр чинь бас шууд нөгөө хүндээ буух уу, сайхан зөгөх үү үгүй юу гэдэг бас нэлээд том асуудал байдаг баг. Өсчид гэдэг бол өөрөөсөө хамгийн том сэтгэл зүйч гэж би үздэг. Яагаад гэвэл өсчидтэй итгэдэг учраас эмэгтэйчүүд минь хувийн нууцаа их ярьдаг. Тэгээ бүхий л юм итгэлцэж ярьдаг. Тэгэхээр одоо жишээ нь нэг одын зургийг авчираад ч юм уу би яг ийм болмоор ингээд тэр өсчтэй л тэр хүнийг өөрчлөх ёстой. Тэгэхээр магадгүй би өөрөө сайхан нэлээд урт тустай яж байгаа юм болоо таарсан л та. Тэгээд хүмүүс бүгд орж ирээд хөөх ямар авир зоригтой ингээд. Тэгэхээр бид өөрсдөө өөрчилж бусдыг өөрчилж чадна. Тэгэхээр залуу бүсгүүчүүдэд айлангуй хэлгээд өөрсөн дээр одоо шинэлэг тийм юмыг маш сайн гаргаж өгч. Бид өнөөдөр залуу байгаа үедээ л өөрсдөө өөрчилж гой сайхныг мэдэрнэ гэхээс одоо яг нас хэвийн тогтоод ирэхлээр тогтцны теоремд ороод ирдэг шүү дээ. Жишээ нь арьс унжаад ирэхлээр өсний тайралт ямар байх хэвээр, нүүрний арьс сулраад ирэх тусамд өсний тайралт бол маш их үүргийг гүйцэтгэдэг. Арьсыг хоош нь татсан маягаар эсвэл илүү залуу харагдуулах маягаар эсвэл одоо жишээ нь магадгүй 40 гаруй насны эмэгтэйчүүд дээр ажиглагч шүү дээ. Мөрнийхэн ардтал дээр айгүйх юм одоо бүндгэр үүсчихсэн байдаг нөгөө. Тэр одоо юу яаж тарах уу гэл. Тийм учраас таны үс одоо нас дээшлэх тусам ямар байх ёстой гэдэг чинь хоригтой болоод эхэлдэг. Тэгэхээр залуу байгаа үедээ өөрийгөө сайхан задлж, эвдэж, зоригтойгоор өөрчлөлт хийж явах хэрэгтэй. Надад одоо
магадгүй одоо ингээд урт төстэй бүсгүүчүүд их нэлдэг байхгүй. Насаараа л урт төстэй, насаараа хар устай. Энэ бол миний хувьд аюу харамсмар зүйлээ нэг өнгөнгийн бодгонд өөрчилж, өнгөнгийн тайралтаар өөрчилж өөрийгөө илүү гоё олон талаас нь нээж харуулж өгөх. Нээлттэй энэ цагийг үе ирсэн биш үү? Өсчд бол одоо харьцангуй их чадвар өндөр болсон. Манай мундаг өсчмүүд олон улсын хэмжээнд өрсөлдөж байна. Энэ бол хамгийн том бидний бас хөдөлмөрийн агуу нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр одоо үйлчлүүлэгчтэй бүсгүүчүүдтэй аюу тийм зоригтой өсчингээ олсон тохиолдол зоригтой шийдлүүдийг гаргаж байгаарай гэж. Яг нь хамгийн гол нь хоорондоо маш сайн үзэл бодлоо солилцдог, маш сайн санаа нийлдэг л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо тэгээд 1000 зоригтой үйлдэл хийгээд өсчинд яваад очдаг, начиг үйлээд гарвал тэл хэцүү юм болно үстэй. Тэгэхээр уйлдэл хэмжээнэ гэдэг бол амар хэцүү. Би ч өөрөө бас олон жилийн өмнө бас энэ үйлдэлүүдэд тулгарч байлсан. Үйлчлүүлэгч үйлдүүлээд гаргаж ирсэн надад байсан. Тэгээд дахиж үйлдүүлэхгүй юмсан гэдэг хийчихэд яагаад вэ гэхээр хүн цаг үе тусам ахих тусам улам энэ мэрэгжилд амттай болж улам энэ мэрэгжлэр мэрэгшиж эхэлдэг. Тэгэхээр тухайн хүнийг хүсэж байгааг нүдний хардснаас нь хүртэл мэдж болдог шүү дээ. Юу гэсэж байгааг юм тийм. Их сайхан зүйлийг хэллээ л дээ. Тэгэхээр та дүнгийн сайхан мэрэгшин гэж ярьж ш тийм ээ. Тэгэхээр хүнд мэдрэмж өс засалтай өсчин хүн гэдэг чинь цэвэр мэдрэмжийн ажил. Үүн дээр туршлага нэлээ сайн хуримтлагдах хэрэгтэй. 45 хоногийн сургалт дамжаанд суугаад хүний тэргуунд хүрнэ гэдэг бол бас нэлээ хөнгөн асуудал байх тийм ээ. Тэгэхээр хүн ер нь хэдийгээр хугацаанд тасралтгүйгээр ажиллаж ич та нарын хувьд нэлээ сайн одоо би яг болж ийн гэж өөртөө үздэг юм бэ. Тухайн хүнээс шалтгаалах уу? Тийм, миний хувьд болохоор би хизээч өөрийгөө болж ийн гэж би дүгнж үздэггүй. Нэг ус цацаад араас нь гарахтаа тэр нь жоохон дутуу байсан юм болов уу гэд. Бид өнөөдөр яг өнөөдрөөс эхлээд болж ийн гэж бодчих юм бол бид нар буруу тишээ явдаг байхгүй юу? Ханчгал. Тийм учраас энэ маргал мэрэгжилд ханашгүйгээр шунах хэрэгтэй. Шунал гэдэг нь буруу шунал биш. Сурах хэрэг. Би жилдээ 2 удаа Солонгос руу явж мэрэгжилд дэвшлэлдэг. Тэгэд би Солонгост очиод би өөрийгөө бас ямар хэмжээнд явж байгаа тийм өшөө сурах гэсэн надад одоо аюу хүсэл гэдэг шүү дээ. Өөрийгөө харахаар тэнд өсчингүүдтэй харьцуулахаар. Тэгэхээр Солонгост бол өсчний сургалт 2 жил, 3 жил өдрөөр байт юм лээ. Зөвхөн үсэн дээр нөгөө хим ороодог шүү дээ. Тэр пүүжийг ороохын тулд 3 сар зогсдог, 100 төрлөөр ороодог. Тэгэж 2 жил 2.5 жилээр хамгийн шилдэг өсчин болж гарч ирдэг. Тэгэхээр энд нэлээд баггүй сэтгэл зүрхээ зориулсан хүн энэ мэргэжлийг сонгоод байгаад. Тэгэхээр манай залуучуудын хувьд болохоор зорилгоо ухамсарлтгүй, юуны төлөө яваад байгаа жоохон мэдлэг муутай гэдэг юм бол эсвэл нэг тийм зорилго байхгүй орж ирчээд цагийг дэмий өрөөд байгаа нь харамсалтай санагдаад байдаг. Тэгэхээр яг энэ мэргэжлийг өнөөдрийн хоолны мөнгө олохгүй. Тий. Тэгэхээр энэ мэргэжил чинь 2 янз байдаг байхгүй. Нэг нь мөнгөний араас явдаг, нэг нь яг мэргэжлийн араас явдаг. Мөнгөний араас явдаг зөвхөн цагийг өнгөрөх. Энэ бол хамгийн харамсалтай. Миний хувьд бол ямар ч гэсэн насан туршаараа өсч юм байх. Тэгээд өшөө сураад байна. Одоо ч гэсэн хийж байгаа юм маань ингээд хэсэг хугацааны дараа хангалтгүй санагдаад байдаг. Тэгээд шин содон юм харахлаар бас тэрийг өшөө өөрийнхөө болгож хиймээр. Тэгэхээр хандаггүй мэрэгжилтэй ерөөсөө. Тэгэхээр та бүхэн ярилцлах цаг ингээд өндөрлөж байна. Танаас уг нь хэд хэдэн асуултыг асуумаар байлаа. Ярилцлагын дараа давхар жижигтэй асуухаас. Тэгэхээр та нийт үзэгчтэй ялангуяа та бүхэн ярилцлагыг үзээ сууж байгаа нийт бүсгүүчүүстэй хандаад тийм яг өвс арчилгаатай холбоотой тийм сайхан зөвлөгөө хэлээ гэвэл за ер нь түрүү нэлээд багцлаад хэлчихсэн дээ тий. Тэгээд хамгийн ихний зөвлөгөө бол тайралт байдаг. Хамгийн нэгдүгээр шүү дээ. Би буруулчлаа. Угаалт байдаг. Үсийг хэрхэн зөв угаах вэ гэдгээс хамгийн ихний арчилгаа хэрхэн өнгийн гэлзүүлэх вэ? Дараагийн арчилгаа бол тайралт байдаг. Зөв тайралт бол зөв үг илэрхийлдэг. Тийм учраас тайралтаа маш сайн зөв сонгож хийх хэрэгтэй. Угаалтаа маш сайн зөв хийх хэрэгтэй. Тэрнээс л эмэгтэй хүний нөгөө дотоод гоо үзэсгэлэн гэдэг шиг үсний гоо үзэсгэлэн өнгнөөсөө хэлдэг. Зөв угаалт гэхлээр ч одоо яаж угаана гэсэн үг үү? Угаалтууд дээр гэхлээр яг мэрэгчлүүднээс ярихлаар нэвтрүүлгийн цаг богино л гэхдээ үсээ хаяач болов хүүхүүд усаар маш сайн зайлж өгч явах хэрэгтэй. Тэгэхээр үсний үс ч гэсэн цэцэг ургамлын адил усаар бас татдаг. За. Тэгэхээр угаалтнаас эхлэн тайралтнаас эхлэн хамгийн энгийн бөгөөд ихний алхам. За маш үнэтэй сайхан зөвлөгөө өглөө. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За
За өнөөдрийн манай зочны хойморт маань за нийт бүсгүйч хөдөлгөхийн үсний гоо сайхан үсний арчилгаанд одоо зөвлөгөө үнэтэй зөвлөгөө мэдээллийг өгөхөөр топ мастер Дагийн маань тийм ээ оюун жаргал буюу Дагийн маань хүрэлцэн ирж за та бүгд маань хэрэгцээтэй мэдээллийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Ингээд маргааш өдрийн цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.